Боловсролын зээлийн сангийн журамд өөрчлөлт оруулсан байна. Тодорхойлбол гадаадд суралцах хүсэлтэд иргэдэд тавигдах сургалтын байгууллагын шалгуурыг ерөнхийлөгчийн илгээлт 2100 тэтгэлэгт хөтөлбөр болон дэлхийн шилдэг их сургуулиудад зээлээр суралцах хөтөлбөрүүдтэй адилхан болгожээ. За мөн тэтгэлэгт хамрагдахын тулд Монголд 2 жил, гадаадд 2 жил сурах зарчмаар хөтөлбөрт хамрагдах шаардлага тавьж байна. Харин эргэн төлөлтийг 20 жилийн хугацаатай болгосон байна. За гадаадд суралцж байгаа хүмүүст бол бас нэг зээлийн эргэн төлөх хугацааг бол 20 хүртэл жилээр одоо байж болохоор заасан сунгаж болно гэсэн үг. За мөн одоо гадаадд 3 хүртэл жил ажиллаад эх орондоо бас буцаж ирэх юм уян хатан заалтыг оруулж ирсэн. Дэлхийн шилдэг ихтэй сургуульд эсэж суралцдаг за бакалаврын түвшинд бүтэн хугацаагаар олгодог байсан энэ зохицуултыг өөрчлөөд 2 дээр нэмэх нь 2 хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэхээр болсон. Энэ юу гэсэн үг вэ гэхээр зэрэг эх орондоо дотоодынхаа ихтэй сургуульд 2 жил суралцаад 2 жил гадаадд сурч шилдэг сургуулиуд сурч болно гэсэн. Ийм тохиолдолд боловсролын зээлийг олгодог болж байна. Энэ бол нэгдүгээр дотоодынхоо дэд боловсролыг дэмжиж байна. За хоёрдугаарт бол бас энэ хөдөө орон нутгаас ирж суралцж байгаа хүүхдүүдэд ч гэсэн оюутнуудад ч гэсэн тэгш боломжийг илүү хүртээмжтэй болгож байна гэсэн үг.